За тэгэхээр 7-гийн 2-1 дээр санал байгаамаа би уг нь ажлын хэсгийн гишүүн. За тэгээ надтай бас энэ хүний эрхийн форумын одоо маш олон гишүүн байгууллагууд бол уулзсан. За энэ дээр бол саяын цогтоотор даргын хэлж байгаагаар өөр хуулинд тусгагдсан заалтыг давхар тусгах шаардлагагүй юмаа гэдэг дээр бол зарчмын санал байгаамаа. Тэгээ би бас ажлын хэсгийнхэнтэйгээ яриад энэ дээр дэмжигдсэнгөө энийг эцсийн хэлцүүлэг дээр ярьж хэлцэх хэрэгтэй байна. Эсвэл протокол тэмдэглүүлэх хэрэгтэй байна. За энэ ямар заалт юм бэ гэхээр 7-гийн 2-1 дээр энэ гадаад улсын тусгай албад түүний халахвч байгууллага үндэсний эв нэгдлийг боснуулах гэдэг ийм одоо байгууллагуудаас санхүүжилт авахыг хориглоно гэдэг. Гэтэл энийг оруулах бол шалтгаан байхгүй. Яагаад тэгэхээр энэ хууль өөрөө мөнгө угаах болон терроризмыг санхүүжилттэй тэмцэх хууль, эрүүгийн хууль, бусад бүх хууль тогтоомжуудад наривчлаад тусгацсан байхад энийг заавал энэ төрийн бас байгууллагууд дээр ингэж хориг тэг тавих нь буруу юм а гэдгийг одоо энэ форумын гишүүн байгууллагууд бол ажлын хэсэгт ирүүлсэн байгаа. Тэгээ энэ анхаарлыг, энэ асуудлыг бас одоо онцгойлон анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт өөр хуулинд орсон, хоёрт энийг энэ төрийн бас байгууллагууд дээр өөрчлөх бол шаардлага байхгүй гэсэн ийм одоо санал байгаамаа. Тэгээд энэ дээр бол нэлээд наривчлаад бол бүх одоо зүйл заалтаар бол бичээд өгсөн. Өөрөөр хэлбэл бусад олон хуулийн заалттай давхардуулсан байгаа. Тэгэхээр энийг бол бид бусад хуулийн зүйл заалтыг давхардуулан заахгүй гэсэн энэ хуулийг бол зөрчөөд байгаамаа. 7-гийн 2-1. Тэгэхээр энэ дээр цогтоотор дарга хариулт өгөө, мөнх цэцэг дарга хариулт өгөө, энэ их олон байгууллагуудтай уулзаж бас энэ санал гарсан юм л да.